л өгөл ах л та. За эхлүүлж шүү. За. Зүгээр үү те? Одоо эхэлсэн юм уу? Яг үз. Ганд болгороо. Яг штэ ямаа. За сайн байна уу? Өнөөдөр нэг тэтгэлэг нээгдэж байгаа. За тэр тэтгэлгийн тухай ярина. Магистрийн тэтгэлэг монголчууд ер нь бол мэдж байгаа. Одоо шэвнинг ч юм уу, чэвнинг ч юм уу те. За иш хоёрын завсраар л дуудаад ах шиг байдаг шүү. За аль нь ч байдаг хүмүүс ойлгохоос биш тийм үү. За энэ тэтгэлэг байгаа. Одоо Английн тийм үү? Английн засгийн газрын тэтгэлэг гэж явдаг. За зүгээр сонирн болгоод хэлэхэд бол нөгөө өнгөрсөн 18 оны сүүлээр чи нэг одоо Монгол улсын төрийн сангуудын тухай бөө хэрүүл маргаан болоод нэг эцсийн уусан жидүү мэдүүгээ тэгэхээр нөгөө сангууд чиг шалгалт ороо бөө юм болсон шүү дээ. Тэгэхэд бол тэр нөгөө нэг боловсролын ямар санч вүлээ нөгөө гадаад сурахыг хүмүүсийг сургахад дэмждэг сан шүү дээ. Тэр сангийн тухай нэг нэвтрүүлэг эглээр явж байгаа гэх нь бол би хэрэг болгож үзэхэд тэнд бол засгийн газрын одоо боловсролын яамны албаны улсууд бол чэвнингийг бол Английн засгийн газар биш одоо Монголын тэр нөгөө гадаадад хүүхд сургадаг явуулаа боловсролын ямар сан бэлээ одоо би нэрийг марчлаа уучлаарай тэр сангаас санхүүжүүлдэг гэж албаных нь хүн ярьж илээ шүү. За тэгээд Английн гэх юм одоо Монголын гэх юм одоо айдэнөө би мэдэхгүй байна. Одоо тэр нэвтрүүлэг төр бол үнэхээр тэгж хэлсэн. Та нар өөрсдөө сонирхож байвал үзээрэй. За тэр нь хин тамаатай. За магистрт ингээд сургадаг юм тэтгэлэг ба та шэвнэ. За ерөнхийдөө бол арай 10 хүрэхгүй хүүхэд сургадаг байж байгаад ингээд тоон нэмэгцэр байгаад өнгөрсөн жил гэтэл 15 хүүхэд одоо 2018 онд гэсэн үг шүү дээ. 18 оны одоо намраас эхэлсэн гэсэн үг 15 хүүхэд сургасан гэсэн мэдээлэл байна. За одоо тэгээд энэ жилийнх нь бол ингээ ахаа нэгдэж байна. Өөрөөр хэлбэл 20 оноос эхэлж сурах хүн гэсэн үг шүү дээ. 19 оноос одоо гिचнэ хэдэн хүн бас нэг 10 гаруй хүн байгаа байлгүй дээ. Энэ тэтгэлгийн тухай ер нь яаж яадаг ямар очиртай юм бэ гэдэг тухай ярих гэж байгаа. За чэвнинг бол ерөнхийдөө маш боломжийн тэтгэлэг. За ингээ 8 сарын ихэр нэгдчихдэг. За ер нь өнөөдөр нэгдэж байгаа хүн 5 нас тийм үү? Тэгээд 11 сарын 5-нд энэ жил хаагдахаар байх шиг байна. Ингээ хаагддаг. Энэ нь одоо 3 сарынхаа хугацаанд бол хүмүүсийнхаа материал элдв юм хүлээж авдаг юм байна. Тэгэхээр эхний ээлжинд бол тэтгэлэгт ингэж өөрийн ингэж юу гэдэг аплайтахад бол чамаас ямар нэг оноо одоо хэлний оноо эсвэл сургуульдаа орсон байх гэдэг гэсэн. Тийм бол ерөөсөө шаарддаггүй. За энэгээр их давуу талтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл чи одоо ингээд Английн айл нэгэн сургуулийн одоо магистрийн төвшөнд илсэх оноо байхгүй байсан ч гэсэн санаа зовлохгүйгээр одоо тийм сургуульд нийлсэн урилга аваагүй ч гэсэн санаа зовлохгүйгээр энэ тэтгэлэгт материалаа бүрдүүлээд өгчөж болно. За юу хэрэг болдог вэ, яадаг вэ гэдгийг ингээд хэдүүлээ. Албан ёсных нь вебсайтаас ингээд хараа явчихъя л да. Маш амархан. Ерөөсөө 2 жилийн одоо ажилласан байх тийм шаардлага тавьж байгаа. 2 жилийн одоо хангалттай гэдэг юм уу те одоо тэгж ажилласан байхыг шаардаж байгаа. За тэгэхээр ямар одоо ажлыг юу хийсэн байхыг ажилласан тооцож байгаа юм бэ гэхээр мэдээж одоо 100% ажил одоо full time гэдэг те тийм ажилтаа бол тооцно. Part time-ыг ч гэсэн тооцно. За тэгээд сайн дурын ажил гэдэг тийм үү тэрийг бас тооцно. За тэгээд цалин авсан болоод аваагүй одоо internship-үүд гэдэг тийм үү одоо дадлага хийх гэдэг нь Монголд ийм ажлыг бас тооцно. Хамгийн гол нь чинийх 2 жилийн бүтэн одоо тэр 2 жил ажилласан гэсэн тэр хугацаанд хүрэх ёстой буюу 7 хоногийн 40-оор бодглохоор чи нэг 2800 цаг чи ажилласан байх ёстой л гэсэн үг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн одоо жилийн хугацаанд одоо ч гэсэн эн чи орно шүү дээ тий. Хугацаанд чи бол яах ёстой байх нь нийт одоо ингээд 2 жил бүтэн ажилласан байх ёстой гэсэн санааг илэрхийлж байгаа. 2800 цаг. Тэр энийг бодоод үзэхгүй одоо 7 хоногийн 40 ч юм уу одоо юу ч юм те гэсэн үг шүү дээ. За тэгээд чи заавал 2 жил биш одоо 4 жил part timer сүүлийн 4 жил ингээд тасралтгүй ажилласан дээр бас байж болох нь шүү дээ те. За энийг ингээд болно. Өөрийнхөө юм онцгой янз бүрийн жишээ элдв юмыг байх юм бол би нэг ийм гэдгийг бол мэдээж одоо чэвнингийн Монголын талын холбоо барих тийм контакт гэдэг юм аа та нар chevning.org гэж ороод
тэндээсээ Монголоо сонгоол ингээл албаар хай гэдэг юм аваад авчих маш амархан те. Тэгээ тийшээ би юм нөхцөлтэй одоо би тэгэхээр ингээд шаардлагаж хангаж гэнэ үү гэдгийг л ингээд бичиж гэнэ гэсэн. За тэгээд Английн сургуулиудын хичээл бол ерөнхийдөө 10 сараас эхэлдэг. За гол нь тэр нэг магистрт элсэх бичгээ одоо зөвшөөрлийг хизээ яаж авах хэрэгтэй вэ гэхэлэр чэвнингийнхаа апплайт чад дараа нь авч болдог байхгүй. Өөрөөр хэлбэл чи одоо энд материал элдв юм бүгэлж өглөө гэвч чи 20 оны 10 сараас сурах гэдэг гэсэн үг байхгүй. Хэрвээ чи авчих юм бол тэгэхээр 20 хамгийн сүүлийнх нь хугацааг бол одоо 7 сарын 16-наар энэ жил бол зоож өгсөн байна. 20 оны 7 сарын 16-наас өмнө чи англи хэлнийхээ оноог авсан байх ёстой. 20 оны 7 сарын 16-наас өмнө чи сургуульдаа элссэн байх ёстой гэсэн юм шаардлага тавьж байгаа. Уул нэг хамархан те. Өөрөөр хэлбэл чи 11 сарын 5-наас өмнө энэ тэтгэлэгт ингээ аплайтчлаа. Ерөнхийдөө хариучин бол чамаа ингээд ярьслан элдв юмд одоо дараагийн шатнд гэсэн үг шүү дээ, тэ. Чиний бичиг баримтын боломж хамаг юм чи ингээ сайхан шаардлага хангаж яана гэдэг чинь бол нэг 2 сарын сүүл 3 сараас ингээд гараад эхэлдэг. Тэгээ чамаа ингээ 4 сарын эхнээс ахуулаад за 5 сар лууч заримдаа орно тийм үү. За ер нь 4-5 сард бол ингээд ярилцлаганд дууддаг. Хөрөлгөл чамаа ингээ хэр боломж юу юм бэ? Тэгэхээр чи тэтгэлэгтээ аплайтчаад тэр хоорондоо одоо юу гэдэг хариугаа сонсож байгаа хоорондоо англи хэлнийхээ оноог авч болно. Ер нь магистрт бол ихэнх английн сургуулиуд бол IELTS одоо 6.5 за IBT TOEFL-ийн бол TOEFL ч хэдүүлээ 79 өдөр байдаг байх шүү те. Тэрийг шалгах чинь үстэй. Ер нь бол 6.5-тай л дүүцгүүд соноо гэсэн үг. Тэгээд нөгөө бүх банд чинь бол одоо тэр сургуулиуд чи юу гэх нь 6-аас доош байх ёсгүй л гэсэн тийм шаардлага тавих байх шүү. За тэгэхээр тэр оноогоо ингээ хөөцлөөд өгч болно гэсэн. За дараагийн нэг чэвнингийн өгж байгаа нэг аюул боломжийн шаардлага нь одоо юу гэдгийг давуу тал нь юу гэдэг вэ гэхээр чи 3 сургуулийн нэр зоогоод өөрийнхөө одоо өөрөөр хэлбэл суралцахыг хүсэж байгаа ямар мэргэжлэр ямар сургууль сурах гэж байгаа тэрийг 3 сургууль зоогоод ингээд бичиг баримтан дээр бичиж өгөөд аплайчдаг байхгүй. Тэгэхээр тэр 3 сургуулийнхаа аплайцсныхаа дараа тэр 3 сургуультай юу гэдэг те элсгээр ингэж өргөдлөө бүгэлж өгч болно гэсэн үг байхгүй. За Английн сургуулиуд бол ерөнхийдөө 12 сар гэдэг дедлайн дуусч байгаа сургуульч байгаа. За 6 сар гэдэг дуусч байгаа ч байгаа. 3 сар, 4 сар гэх янз янз байгаа. Тэгэхээр чи аль сургуулийг сонгож байгаа, ямар сургуулиудыг сонгож байгаа гэдгийнхаа вебсайт руу н ороод л одоо олон улсын international student-ийн те мастерын сургалтын одоо дедлайн хизээ байна гэдгийг ингээ харж. Хэрвээ 12 сарын төгсгөлөөр дуусч байгаа сургууль сонгож байгаа бол чи бас одооноос нөгөө тэр сургуульд аплайтгаа хөцөлтөн гэсэн үг байна шүү дээ, тэ. Гүү 3 сар дуусч байгаа бол жаахан хойшлуулж болж байна. За зарим 6 сар дээр дуусч байгаа, тэ. Тэгвэл 6 сар хүртэл ингээ хойшлуулж болно. Өөрөөр хэлбэл чи ярилцлаганд орохдоо англи хэлний оноотой ч орж болно, сургуульдаа элсээгүй ч байсан болно. Хамаахгүй чамайг ярилцлаганд дуудаж байгаа бол, тэ. Тэгэхээр ярилцлаганд дуудахтаач тэр аплайтахтаач тэр заавал чи сургуульд орсон байх албагүй. Дээрэс нь англи хэл чинь 6.5 та хүрсэн байх шаардлагагүй л байхгүй. Тэр хавьд 20 оны 7 сарын 16-наас өмнө л чиний бүх юм чинь тэрэндээ хүрэх ёстой. Ягаад гэвэл тэрнээс хойш чэвнэг мөнгөө чамд өгөхгүй гэсэн үг. За ийм одоо юу гэдэг нь те давуу талтай гэдэг юм их боломжтой. Өөрөөр хэлбэл ихэнх хүмүүс тэтгэлэг дүрслэх гэхээр англи хэлний оноогүй байдаг. Дээрээс нь сургууль соёлд орж чадаагүй байдаг тийм үү. Гэтэл энэ нэг хоёр тэгээс гэдэг юм уу нэг юм хоёр даваанаас нэлээд наан хөнгөлж өгөөд чамд одоо юу гэдэг одоо 8 сарын 5-нд ингээ аппликейшн нэгдлээ гэж үзэхлээр чинь баг тэ одоо дараа жилийн 7 сарын 16 гэхэрч баг жилийн хугацаа өгч байгаа байхгүй оноогоо авах сургуульдаа хэсэг тэ. За тэгэхээр энийгээ ингээ хөөцөлтөд ингээд авчих юм боломж болцоо бүрдээд байгаа гэсэн үг. За мэдээж аппликейшн элдв юм бол бүгд л юугаар юм байна. Онлайнаар ингээд явчин тийм үү угаас онлайн аппликейшн систем өдр байгаа тэр мөрийг нь хийх юм ядах юм байхгүй амарх. Чамаас одоо тэгээ юу шаардах вэ? Ямар бичиг шаардах вэ? Гэхлээр чи мэдээж нөгөө нэг бичиг баримт элдв юм чи шаардна. За тэгээд 2 reference letter одоо шаарддаг одоо тодорхойлох цагтл гэж хэлдэг те. Тэр хоёрыг бол их тажгүй гайгүй хүмүүсээс авчрах хэрэгтэй. Одоо нэг нь яа дээ чиний илүү хөө хүн талаас чинь бичсэн энэ хүн бол одоо ийм тэ одоо их хичээл зүтгэлтэй шаргуу хичээнгүй юм гэдгийг чинь ч гэдэг юм одоо тодорхойлсон. Нөгөөх нь бол чи мэрэгжилтэй хэр сайн бай гэдгийг анхаарсан байх юм уу? Тэгвэл их зүгээр шүү. Яагаад гэвэл аппликейшн бүгэлж явах чинь чи нэг 4 асуултанд 500 зүгээр хариулах шаардлагатай болдог. За ямар 4 асуулт байдаг вэ гэдэг ч юм тийм үү. Энд нь их сайн хариулчих юм бол дараагийн ярилцлаган дээр ч гэсэн ер нь дайжгүй шүү.
За мэдээч тэр ажлынхаа эрхийг чи ингээд баталгаажуулаад ингээ өгчин тэр бол амархан тийм үү. За хоёр захиагаа олчлоо. За тэгээд одоо хэлний оноо моноо элдв юм байгаа бол мэдээч тэр оноогоо ингээд альцсан 5.5 оноо моноо элдв юм байвал бичиж болно шүү дээ. Тэр чи асуудал байхгүй. За тэрний дараа нөгөө 3 сургуулаа сонгоод ямар програмаар аль одоо мэргэжлээ сурах гээд байгаагаа ингээ хийгээ оруулчихна. За тэгээд тэрнийхэн дараа юу болж таардаг вэ гэдэг тэгэхээр чинь хамгийн одоо юу гэдэг те эхний нэг юм асуулт бол чиний leadership skill гэдэг юм их асууж байгаа. Одоо хэр одоо чи ийм хангалттай одоо юу гэдэг те мундаг сүрхий байж сургуультай төгсөж буцаж ирээд Монголдо одоо ингээд энэ салбартаа хувь нэмэр янз бүрийн юм оруулах гэдэг юм бэ гэдгийг ч асууж байгаа юм л те. За тэгэхээр энэ leadership гэдэг юм уу энэ чадвар дээр юм бол өөрийнхөө одоо юу гэдэг бодож сэтгэж байгаагаар юм уу яг энд бол зүгээр нэг хөвлбөр те чи яаж хэлвэл яаж хариулж болно шүү дээ бичиж болно. Гэхдээ илүү би өмнөх юмнууд дээр ч гэсэн хэлсэн байгаа илүү бодтой жишээ аваад илүү бодтой чи яаж leadership үзүүлсэн юм бэ яасан бэ гэдэг харуулах хэрэгтэй. Тэрийг бичих хэрэгтэй. За одоо яадгийг чи ямар мэрэгчлэр сурсан эсвэл ямар юмд ажилласан. Тэгээд чиний хийсэн ажил чинь ямар үр нөлөө гаргасан, үзүүлсэн, юу болсон гэдгийг ингэж бичих хэрэгтэй болно гэсэн үг. Түүнээс одоо ингээл нэг тийм хийсвэр онлын одоо тийм leadership гэдэг нь юм. Тэгэхээр би одоо хүнд ингэн нэдэр гэхээсээ илүү чи өнгөрсөн одоо 2 жил ч вэ нүү 3 жил ч вэ нүү 4 жил ч вэ нүү ажиллахдаа ямар юм хийгээд тэр чин одоо тамийн ажлын ч юм уу эсвэл чиний ойр орчмын хамт ажилладаг хүмүүсийн чинь ч юм уу хандлага үйл ажиллагаа одоо юу байдیں۔ Тэ хичээл зүтгэл элдэн юм өөрчилсөн бэ гэдгийг ингэж анхаарч үзэх. Ингэж бичүүлэх зүгээр. Өөрөлдөх юм бол за чи би ийм төсөл дээр нэг одоо ингээ би 2 жил ийм газар ажилласан, ийм төсөл дээр ажилласан, энэ төслийн тэгсэн чи энэ ингээ болохгүй байсан. Тэгэхээр нь би хүмүүсийг ингээ уураж дуудаад эн чи ингээ болохгүй шүү дээ. Энэ одоо ингэчүүл яасан бэ гэж тэгсэн чинь ингэж өөрчлөгдөв. Ийм үр дүн гарсан гэж ингэж бичүүлэх зүгээр. Тэрнээс одоо юу гэдэг Монголд бол одоо ингээл манай мэрэгжил дутуу байна. Би ирээд л энэ одоо ингээ мэрэгжлийн ингээ хөгжүүл чинь миний ингээ лидершип юм гэдэг ингэх биш. Аль болохоор хэмжигдэхүйц яг тийм бодтой жишээ чи амьдралдаа юу хийсэн яасан. Тэр бол жижигхэн ч байсан болно хамаа авахгүй. Тэр бол ерөөсөө одоо юу гэдэг те том момдоо ороод л ингээл мундаг байгаад шаардлага ерөөсөө байхгүй. Жишээ нь би бол өөрийнхөө аппликейшн дээр юу гэж бичижсэн бэ гэхээр би бол одоо ингэж бичижсэн л та. Ер нь лидершип гэдэг бол хэн нэгний одоо юу гэдэг амьдрал ахуйд эргээр нөлөөлөхийг л хэлж игээ байхаа тэр хүнд одоо ингэж яах юм. За би бол одоо юм лидершип гэдэг юм уу тийм салбарт бол ингэж ажиллаагүй. Гэхдээ би ийм нэг жижигхэн жишээ дурдж өөрийнхөө одоо юм лидершиптэй байсан гэдгийг нотломоор байна гэж хэлээд тэрний ямар жишээ вэ гэхээр би бол одоо ингээ антропологоор сурж байгаа юм. За тэгээ би яасан бэ гэхээр антропологийн нэг юм блог одоо проект ахугасаа ажиллуулсан. За энд бол ингээд антропологийн янз бүрийн мэдээлэл за ингээ орчуулсан ажил за антропологчдын намтар ингээ янз бүрийн юм оруулдаг. За энэ бол одоо миний блог бол антропологийн Монголд байгаа антропологийн гэдэг юм уу антропологчдын гэдэг юм уу те үйл ажиллагаа явуулж байгаа тийм цорын ганц блог. Эндээс бол маш олон оюутнууд зөвхөн антропологийн гэлтгүү тийм өөр сургуулийн хэлдэг хүмүүс бол ингэж мэдээлэл авдаг гэдэг ингээд сарынхын хандлт эдгээр нь үзүүлээд одоо ингэдэг жишээ нь хамгийн хүнсэн сэдв бол ийм сэдв байна. Одоо энийг бол хүмүүс ингэж сонирхсан байна. Өөрөөр хэлэх юм бол би ингээд өөрийнхөө ажлын тийм үү сургалтын хажуугаар сайн дураараа юм хийж байгаа нь ингээ хүмүүст маш олон юм өгдөг. За ингээ хүмүүсийн комент асуултууд бол ингэж ирдгээ гэж ингэж бичсэн байгаа юм л та. За яг ярилцлаган дээр бол миний энийг бас яг асууж байсан. Чи яагаад юм блог хөтэлт юм бэ? Яагаад энэ яагаад юмд хэрэгтэй юм бэ? Эдгээр гэд. Би бол яг энэ аппликейшн дээр бичсэн шигээл хариулсан тийм үү? Энэ бол одоо ингээд цэвэр сайн дурын ажил. Гэхдээ энэ бол бусдыг ингэж юу гэдэг те урайлан дуудах, урам зориг өгөх. Миний энэ блогийг уншаад хүмүүс зарим нь блог нээж байна, зарим нь өөр янз бүрийн үйл ажиллагаа хийж байна, санал бодол солилцож байна. Өөрөөр хэлэх юм бол энэ блог байхгүй байхад антрополог гэдэг юм уу, Монголд антрополог ирж байгаа хүмүүсийн нөхцөл үл хэлээгөөр байхаараа бас нэг өөр. Энэ бол ингээд ямар нэгэн дискшн те хэлэлцүүлэг маргааныг одоо юу гэдэг те өдөөх ийм нэг сэтэл болсон. Маш олон хүний одоо юу гэдэг те мэдээж одоо юу гэдэг эдэн мянгаараа бол биш шүү дээ. Зүгээр хэдэн 100 ч гэсэн хүний анхаарлыг татаж ийм байгаа гэсэн ийм. Тэгэхээр яг нэг ийм одоо юу гэдэг би өөрийнхөө нэг одоо ингэ сайн мундаг би ингэ лаг гэж хэлээд байгаа юм шүү дээ.
яг нэг иймэрхүү бодтой жишээ чамд байвал зүгээр шүү. Заавал блог халахгүй шүү дээ. Одоо юу гэдгийг чи одоо юу хийсэн байдгийг те одоо юм тийм тодорхой ингээд хүний юу юм. За дараагийн нэг асуулт нь болохоор чи хэр одоо тийм communication ч гэдэм үү networking skillтэй юм бэ гэдэг чинь асуусан нэг тийм асуулт байдаг. Өөрөөр хэлбэл ингээл нэг юм асуудалд оролцдоггүй, нийгмийнхаа амьдралд оролцдоггүй ингээл чимээгүй суугаад байдаг. Одоо нэг үгээр хэлэх юм бол тийм итгэхгүй хүнийг чавныг сонгохгүй байдаг л да. Чи энэ нийгэмдээ яаж итгэвтэй ажиллана? Чи одоо магадгүй ингээ 20 гарцсан 30 гарцсан. Чи бол ингээд нийгэм тодорхой байр суурьнд хүрсэн байх хэвээр ийм хүн байхгүй юу? За ёстой ч биш л дээ уучлаарай те. Тэгэхээр энийг чи одоо ингээд яаж үзүүлж харуулж байгаа? Ажил дээрээ ч юм уу яадгийг ийдгийг гэж. Өөрөөр хэлбэл чи хэр бусдтай нийлж ажилтیں۔ Чи ингээд төгсч ирлэхэд надад хэрэгжилж байгаа мэдлэгээ яаж ингэж Монголын хөрсөн дээр ашиглаад энийг ингээд хэрэгтэй сайхан болгож чадах юм бэ? Тим хүн юм бэ чи гэдгийг асууж байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ дээр нь бол би ажил дээрээ болоод антропологийн хүрээнд зохиодог янз бүрийн ажлуудын тухай бичсэн л дээ. Жишээ нь одоо ингээд би янз бүрийн конференц одоо эрдэм шинжилгээний хурлууд зохиоход оролцдог. Би өөрөө ингээд сайн дураараа оюутнуудад янз бүрийн лекц элдв юм уншдаг. За өөр юу байдیں۔ Тийм үү ингээд янз бүрийн тийм судалгааны юм бүслүүдэд би өөрөө оролцдог. За тэгээ ингээд судалгаа элдв юм бичдэг. Эхнийх нь үр дүнгууд энэ төр ингээд гараад ингээд хэвлэгдэж байна гэж. Тэгэхээр би зүгээр ингээд зөвхөн оюутанд хичээл заачаад тэгээд л ингээл өрөөнөөсөө гардгуу компьютер руу хараад мэдээ уншичаад л нөгөө хэдтэйгээ хэрүүлээгээл те. Ингээд нэг дэлгэцтэйгээ хэрүүлээгээл ээж гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм биш би чинь бас тэр сураад байгаа мэдлэгээ ингэж хийж байгаа тухай ярьж байгаа байхгүй. Нийгэмдэр хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл би ингээд хурал зохион байгууллаа. Тийм үү? Энд чинь ингээд олон эрдэмтдийн, олон судлаач оюутнуудын хоорондын холбоо харилцаа үүсэх цаашдынх нь ажил тус нэмэр болж байгаа юу болж байгаа. За би өөрөө оюутнуудад очиод ингээд үнэгүй шүү дээ тэр чинь те ингээд сайн дураараа лекц уншлаа ярьлаа. Магадгүй антропологоор сурж байгаа оюутан миний ярьж байгааг сонсоод урам зориг аваад цаадаг хэцүүлдэ гэхдээ одоо яадаг юм зүгээр миний ярианаас бол тэр хүүхд антрополог дуртай болчихно гэж юу аах зүгээр гэхдээ дих магадлал одоо байх ч юм уугүй ч юм уу тийм үү. За ингээд л би ингээд өөрөө сайн дураар юм орчуулж хэлдэг юм дээр ингээд л тавиад өөр яадаг юм те. За эсвэл ингээд би судалгаагаа ингээд нөгөөхөө ингээд хүмүүс тараагаад за нэг уншаарай нэтэр гэдэг ингээд ном гаргаад гэх тийм үү. Ингэж байгаа чинь болвол би зүгээр ингээд суугаад байгаа ш тэрийг хэрэглээд тэргүүрээ ямар нэгэн байдлаар нийгэмд нөлөө үзүүлэх гээд оролдоод байгаа илрэл واخгүй. Тэгэхээр чи ч гэсэн тэгжиж болно шүү дээ. Чиний ажил дээр яадаг юу хийж байгаа юм чи. Зүгээр ингээл нэг офис цуугаал даалгасан даалгаврыг биелүүлж биччихээл те. Тэгээд л яагаад. Өөрөөр хэлбэл энэ дээр чи зүгээр ингээ юм хүлээж авдаг биш. Хүлээж авсан юмаа буцаж гаргадаг, олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг ингээд үзүүлж харуулдаг. Тэднэрт нөлөөлөх гэж оролддог. Одоо хүрээ цараач ямар ч хамаа авахгүй заа чи ингээл хэдэн мянган хүнд нөлөөлдөг тийм байх албахгүй. Гэтэл чи ойр орчим 20 30 100 одоо хэд байдیں۔ Ажлынхаа хүрээнд ингэж яадаг, ажлынхаа хамт олонтойгоо нийлээд янз бүрийн хүмүүний өөрчлөлт лекц яриа хийлэгдэг. Чи ингээд зүгээр л судгал бишээ л харуулах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл ер нь бол юу гэдэг энэ бол зүгээр ингээ энгийн юм шиг боловч маш олон хүн энийг анзаардгүй чадварыг нэг юм шүү. Маш олон хүн бол зүгээр л ингээд суугаад байдаг ингээд маш сайн ажилтна уу, маш сайн ажилтан. Тэ ингээд өсөөрөг даалгавар асуудалгүй сайхан хийгээд байдаг. Ингээд байдаг. Үнэхээр чадвартай. Янзтай тэ. Одоо ингээд маань нэг ингэдэх гэлтэх юм бол ерөөсө магадгүй цагийн дотор янзын сайхан хийгээ гаргаад ирнэ. Үгүй тэгээ юу чи зүгээр л нэг ажилтан байгаад байгаа байхгүй юу? Муу биш. Энэ бол муу биш. Одоо би тэгээ мангар тэнэг одоо солиотой сутуугаалцуу гэж хэлж байгаа юм биш шүү дээ. Муу биш. Ийм ихэнх тэтгэлгүүд тийм зүгээр сайн гүйцэтгэгч гэхээсээ илүү тэрийгээ ингээ хэрэгэлдэг, бусдад түгээдэг, бусдад нэмэр болдог, сургадаг ийм байхыг асууж шаардаад байдаг байхгүй юу? Лидершиптэй чи маш их хавцалтай шүү. Гэхдээ энэ хоёроо ингээ давхцуулж болохгүй. Чи яаж салах вэ гэдгээ ингээ маш сайн анхаарч хагаад нэг ч юм уу 2 онцгой жишээ олж аваад энэ хоёр асуултан дээр ингээл тусдан салгаж үчээрэй мэдв. Тэгэхээр ийм имийг хайж байгаа. Тэгэхээр би ингээд зүгээр ингээд сууж яадаг хүн биш ээ. Би ингээд компьютер ард ингээд суугаад л ингээд сайхан ингээд бичээд л тэгэнгүүтээ ингээд болоо байж идэг хүн биш ээ. Би нэг ингэж хэрэглэх гэж оролддог ингээд хүн ард ярьдаг да ингэдэг одоо юу гэдэг ийм хүнтэй ингэж харилцдаг. Тэрийг одоо өөрийнхөө сурсан мэдсэн чадвар дадлыгаа ингээд зөвхөн ингээд байгаад байдаг шиг ингээд хэрэглэдэг гэдгээ ингээд заавал одоо юу гэдэг те маш сайн хүчтэй жишээгээр дурдж ингэж гаргаж ирэх хэрэгтэй. Ингэхгүй бол ерөөсө болохгүй шүү. Чи одоо ингээ өөрөө яад ингээ янз бүрийн хүмүүсийн ажил зохион байгуулад сайн дураараа ч юм уу те ингэсэн хийсэн байж болно шүү дээ. Тэр бол чиний одоо networking skill те нөгөө талаа бас leadership те гэдгийг чи харуулж байгаа юм гэсэн үг.
За тэрний дараа бол 3 дахь нь бол яг түрүү хэлжсэн шиг яагаад ийм 3 сургуулийг яагаад ийм мэрэгжил сонгосон юм бэ гэдгийг чи шаарддаг. Энэ болгон дээр нь чи одоо тэгээд мэдээж 500 хүүхдээ юм чинь нэг параграфаар те маш тодорхой би одоо ингээ яа тийм судалгаа хийж үзсэн ч гэдэм үү одоо ранкиныг харсан ч гэдэм үү эсвэл энэний санал болгоод байгаа энэ ингээд вебсайт руу ороод ингээ үзсэн санал болгоод байгаа хичээлүүд нь миний өдөршлөгтэй маш сайн хавцалдчихсэн ч гэдэм үү. Өөрөөр хэлбэл чи энэ 3 сургуулийг сонгохдоо санамсаргүйгээр зүгээр сонгоцсон биш. Энэ дайжгүй гэсэн ингээ чи нэгний яриагаар сонгоцсон биш. Чи өөрөө судалгаа хийж яагаад ингээд хэрэгтэй байна гэдгийг сонгосон гэдгээ маш сайн харуулж хэрэгтэй шүү. Тэгэхгүй манайх тэгээ альт сургууль яах вэ гэдэл англи явж байвал хамаа алга гэдэл гусчдаг. Тийм магадлалууд бас байгаа шүү. За энэ бол магадгүй харьцангуй гайгүй байх та. Өөрөөр хэлбэл чи энэ дээр өөрөө яг судалж үзсэн тэгээд ингээд яг үр дүнд хүрсэн ингээд хэрэгтэй байсан гэсэн бас бодиттой шаардлагыг л бичиж хэлэх хэрэгтэй. За хамгийн сүүлчийн асуудал бол одоо буцаж ирээд яг байна. Өөрөөр хэлбэл чи ингээд нэг англи сурчлаа, мастерын тэтгэлэг аваад буцаад Монгол дээр чи заавал 2 жил ажиллах хэрэгтэй. Буцаад англи руу орох одоо юу гэдэг нь тийм ирэхгүй ингээд сурах мурах ирэхгүй байдаг байхгүй. Тэгэхээр чи буцаж ирээд яах юм бэ гэдгээ чи энэ дэр маш сайн одоо бичиж өгөх хэрэгтэй. За хамгийн одоо энгийн арга бол энэ дэр бичиж бол хамгийн энгийн арга бол би одоо ийм төвшөнд байна. Англид очиод би ийм юм сураад ийм болно гэж бодож байна гэсэн юм санаа илэрхийлж болно тийм үү. Тэгчээд миний одоо ингэ сурцсан байгаа энэ мэрэгжил маань эргээд Монголын энэ салбарт ч гэдэг юм уу те ингэж нөлөө үзүүлнэ гэж ингэж бичүүлэх зүгээр. Тэрнээс зөвхөн хөв хүн дээр анхаарч бичүүлэх онцгүй шүү те. Жохон одоо юу гэдэг нь те итгэл үнэмшил гэдэг юм уу тийм боломжтой хариулт гэж хэлэхэд бол жаахан төвхтэй. Миний бодлоор бол аль болохоор салбартаа анхаарсан. Тэгээд салбарынхаа энд би ийм хувь нэмэр оруулах гэж байгаамаа гэж ингэж бичсэн байвал их зүгээр. Тэгэхгүй бол жаахан юу гэдэг нь тийм хуурай үг болчих магадaltaй шүү те. Тэгэхээр энийг одоо юу гэдэг нь гайгүй хүмүүс хийж өгөх. Өөрөөр хэлбэл чи одоо байгаа өөрийнхөө төвшин гэдэг юм уу одоо юу гэж хэлдэг те ингээд байгаа байдлаа мэдчихвэл за англид очиод чи юу сурах вэ ингээд сураад яаж ахиц гарах вэ гэдгээ илэрхийлж чадна. За тэгчээд юу цаашаа өөрийнхөө одоо юм салбарт те ямар ахиц дэвшил чи ингээд салбарынхаа зовлон бэрхшээл одоо юу гэдэг тийм юм мэдчихэж байгаа шүү дээ. Эсвэл нэг тийм бэрхшээлээ сонгож аваад за би энийг ингэж шийдэх гээд байгаа те тэгэхээр би одоо англи сурж ирчээд энэ болохгүй байгаа асуудлыг ингээ шийдчихнэ. Ийм гаргалгаа надад байгаа гэж би бодож байна гэдэл хэлчих юм бол ерөнхийдөө болчихно л гэсэн үг. Ерөөсөө фокусаа алдаж болохгүй маш олон юм бичгээсээ илүү нэг юм уу хоёр л юмн дээр төвлөрөөд тэ тэрийг ингээд л барьж аваад л дайрах юм уу тэгвэл их сайн болно шүү тийм үү. За ингээд энийгээ явуулсны дараа бол ярилцлагын хуваар тэр 2-3 сарын үед гардаг те. Тэгээд 4-5 сард ерөнхийдөө ярилцлагууд орж ирдэн шүү. За тэр ярилцлагын бол ингээд дараа ярьчих болно. Та нар одоо яа хэрвээ ингээ үнэхээр тэнцээд эх жилийн 2-3 сарын үед ярилцлагын янз бүрийн юм авчих юм бол яг над руу өчээд тэр ямар ярилцлаган дээр яаж бэлтжээс эдэргээд асууж болно. Хэрвээ намайг тоож байвал те чадхад гараа би тэрэн дээр чи хариулаад өгчих бол боломжтой. За Чевнингийн мөнгөн дээр нэг юм та нар бодох хэрэгтэй шүү. Ерөнхийдөө төлбөрт магистрийн төлбөрт чинь бол 18,000 паунд өгнө. 18,000 паундаас илүү үнэтэй сургуульд чи орчих юм бол тэр мөнгөө чи өөрөө олох хэрэгтэй болно шүү. За дараад нь тэтгэлэг гэж чамд сар болгоныг 1000 гаруй өгнө. За Лондонд нэг арай өөр, Лондонгоос өөр газар бол арай багахан байдаг санагдаж байна. Лондонд ч 1000-ыг зүйлөө хэдлээ. Одоо би мартчихлаа уучлаарай за. Тэр нь яг вебсайт майтан дээр байхгүй. Тэрийг бол тэгтээ хүмүүсээс асууж болно. Манай найз нөхөд мөхчсөн явцсан ба. Тэндээсээ чи хоолоо тэгээ байраа өгнө гэсэн үг. За байр ерөнхийдөө ганцаараа явж байгаа нөхцөлд болвол янз бүрээр одож болно. Одоо монголчуудтай амьдэрсэн ч болно. За эсвэл оюутны байранд эдэр байж болно. Ер нь тэр мөнгөний чин бараг тал нь байрандаа явна. За тэгээ талаар нь амьдрна. Ер нь бол амьдарчиж бол болно. За үл ялэг татуухан байх. Тэгтээ амьдарчиж болно. За тэгээд нөгөө визний төлбөр элдэв нас ч бол мэдээч төлөөлөгдөж. За тэгээ эрүүл мэндийн даатгал эдэр янз бүр юм байгаа. Жишээ нь би одоо 16 онд Кембрижид амьдарч байх чинь би бол нэг юм айлын хажуу өрөөг
400 паундаар өсөлж байсан. Тэр бол Кембрижтэй ерөнхийдөө хамтханд орж байсан. Сардаа штэ тий. Тэгэхээр чамд одоо 1000 гаруй паунд за чи нэг 500-аар 550 600-аар байр боллоо гэхэд үлдсэн одоо тэгээ нэг 400 500-аар амьдрна гэсэн үг. За ер нь ганц бие хүн бол 4 500-аар бол ер нь амьдрчин ер нь бол зохицуулах боломжтой тий. За мөнгөний байдал бол нэг иймэрхүү шүү тийм үү. За тэгээд өөр одоо ингээд миний яриаггүй болоогүй юм бол харьцангуй гайгүй байх шиг байна. 11 сарын 5 таагт чинь за тэгээд ингээд ерөнхийдөө одоо юу гэдэг short list интервьюд орсон хүмүүс бол 2 сарын дундуур ерөнхийдөө хариунууд нь гарна гэж байна. За тэгээд reference letter нэрээ дараа нь өгж болтын шүүчлаарай. Заавал одоо энэ 11 сарын хэднээсээ өмнө гэхээсээ илүү дараа нь тийм үү тэр ярилцлагын дараа дээр бас өгж болдог. За тэрийн та нар өөрсдөө ороо харчихна үз. Гайгүй боломжтой. За тэгээд интервью ерөнхийдөө гараад за тэгээд 7 сарын 6 сарын ихээр ерөнхийдөө хариунууд чинь гараад чамайг авлаа гэдэг ингээ хэлнэ. За тэгээд 7 сарын 16-наас өмнө чи тэр 3 сургуулийнхаа аль нэг мастрыг хөтөлбөрт тэнцсэн байна. Дээрээс нь тэр сургуульдаа нэлсэж орох ёстой байсан нөгөө оноогоо авсан байна. За мэдээж сургуульдаа тэнцэхийн тулд чи чамд оноо хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр оноотойгоо хэлний оноо тийм үү? Хэлнийхээ оноотойгоо эхлээд үжигнэх хэрэгтэй болно. За тэгээ 6.5 авчих юм бол сургуулиуд руу apply та тэглэн гэсэн үг шүү тийм үү? За сургуулийн дедлайн бол магадгүй өөр байгаа. За тэгээ ингээ харж яагаад шийднэ үстэй. За баярлалаа.